Минасан конничева. За өнөөдөр хэдүүлээ N4-ийн 4 номер 8 буюу хамгийн сүүлийн хэсгийг үзэж чинь нийтдээ 12 дүрм тайлбарлах болно. Ингээд эхэлцгээе. Өнөөдөр хамгийн их дүрм бол Ясуй гэсэн дүрм байгаа. За энэ Ясуйн урд болохоор юу орох ёстой вэ гэхээр өвлөг мас хэлбэр дээр байх ёстой. Ямар утгатай вэ гэх юм бол ямарваа нэгэн зүйлийг хийхэд амархан гэсэн утгаар илэрхийлж байгаа. Тэгхэд ингэхэд амархан, тэгхэд ингэхэд амар гэж орчуулж болохоор байна. Эхний жишээг хэлбэрийг уншъя. Spoon to forkを使った方が食べやすいですよ。Spoon to forkを使った方が食べやすいですよ. Халбах сэрийг ашиглаад тийм ээ халбах сэрээр идэх юм бол илүү идэхэд амар шүү гэсэн байна. Дараагийн өгүүлбэр Konomachi wa shizuka de kuruma mo sukunai kara sumiyasu desu. Konomachi wa shizuka de kuruma mo sukunai kara sumiyasu desu. Энэ хот нам юм тэгээд бас машин тэрч гэсэн ерөөхдөө цөөхөн байдаг учраас амьдрахад айгүй амар байдаг юм аа. Амьдрахад тухтай байдаг юм аа гэсэн байна. За хэдүүлээ дүрм хоёр руу орцгоё. Дүрм хоёр бол Yoda. Yodis ч юм уу гэж хуурж болно тийм ээ. Энэ дүрм ямар учиртай вэ гэхээр таамаглалыг илэрхийлж байгаа. За ямар учиртай таамаглал вэ гэхээр 5 мэдрэхүүгээрээ ямарваа нэг мэдээллийг хүлээж аваад тийм ээ. Түүндээ дүгнэлт хийгээд тийм юм шиг байна, ийм юм шиг байна гэж таамаглахтаа ашиглана гэсэн үг. Хувирлын хувьд болохоор үйлэг, тэмдэгнэр нэр бүгд энгийн хэлбэр дээр нэр үгийн хувьд болохоор no yodis буюу дундаа no авах нь тийм ээ. За жишээ хэлбэр Kare wa kino amari nitenai you desu. Kare wa kino amari nitenai you desu. Тэр өчтөр нэг сайн унтаж чадаагүй юм шиг байна. Тэр өчтөр сайн унтаж чадаагүй юм шиг байна. Нойр муутай харагдаж байна гэсэн утгатай байна тийм ээ. Ano futari wa kinka shita you desu. Ano futari wa kinka shita you desu. Тэр хоёр хэрэлдсэн юм шиг байна гэж. Ингээд дараагийн дүрмд орцгоё. Yo to omou. Энэ болохоор тухайн ярьж байгаа хүмүүс болохоор одоо өөрийн бодож санаж байгаа төлөвлөгөө тийм ээ шийдвэрээ хэлэхдээ ашигладаг юм дүрм байх нь. За то омоугийн урд болохоор икокей буюу хүсэл зорилго илэрхийлсэн одоо хэлбэрт байх хэрэгтэй мэн үйл үг нь. Хүсэл зорилго илэрхийлсэн хэлбэр гэдэг нь болохоор yo гэдэг хэлж байгаа ш тийм ээ. За жишээлбэл Ashita wa hayaku okiyo to omoimasu. Ashita wa hayaku okiyo to omoimasu. Маргааш эрт босъё гэж бодож байна. Kore kara toshokan de benkyou shiyou to omoimasu. Kore kara toshokan de benkyou shiyou to omoimasu. Ингэсгээд номын санд хичээлээ давтъя гэж бодож байна гэсэн байна. За тэгвэл дүрм дөрвдөр yo to omotto ирэх гэж орж иж байна. Yo to omotto ирэх. Саяныхтай төстэй байна тийм ээ. Саяных бол yo to omo гэсэн одоо yo to omotto ирэх гэж. Энэ хоёр мэдээж ялгаа байх ёстой. Юугаар ялгаатай болоо гэж. За эхний хэлцэнд yo to omotto ирэх гэдэг дүрмийн тайлбарлахаар түрүүнийхтэй юм төстэй. Өөрийнхөө тэгмээр байгаа, ингэмээр байгаа гэсэн одоо санаа бодлоо төлөвлөгөөгөө хэлэхдээ ашиглана. Хувирлын үед ялгаагүй үйлэг хүсэх хэлбэр дээр буюу yo хэлбэр дээр байх ёстой гэж. За тэгвэл энэ хоёрын ялгаа нь юу гэх юм бол одоо үзэж байгаа yo to omotto гэдэг бол нэлийн урдаас нэлийн өмнөөс одоо зөтто кангаэта кото буюу нэлийн урдаас өмнөөс одоо төлөвлөж байсан зүйл, бодож байсан зүйлээ илэрхийлэхэд ашигладаг байна. Харин yo to omo болохоор тэгж агт удаан төлөвлөгөө зүйл тухайн мөчөж юу гэдэг би өөр нь тэгж бодож байна гэдэг ч юм уу те. Одоо ингэсгээд номын сан орлоо гэдэг ч юм уу. Иймэрхүү одоо богино хугацааны одоо зорилго гэх юм уу тэрийг илэрхийлж ашиглана гэсэн утгатай байх нэ. За ингээд жишээ өгүүлбэр уншъя. Kondo no kinenbi ni kanojo ni propose shiyou to omotte imasu.
今度の記念日に彼女にプロポーズしようと思ってます. За дараагийн ойн өдрөөрөө найз зөвхөдөө гэрлэх санал тавьж бодож байна. Тэгээ сая гинт болсон зүйл биш байгаа юм шүү, тийм ээ. Нэлээд урдаас ер нь тэгэндээ гэд бодчихсон байснаа илэрхийлж байгаамаа. За дараагийн хэлбэр 将来は一緒になろうと思ってます. 将来は一緒になろうと思ってます. Би ирээдүйд эмч болъё гэж бодож байгаа. За 4-5 Йона, Йони гэсэн дүрэн байна. Йона, Йони. За энэ болохоор тодорхой жишээ аваад, тийм ээ? Бодиттой жишээ аваад тэгээд тэрэн шиг, энэ шиг гэж орчуулж өөрөөр хэлбэл зөөрлөж байгаа юм, тийм ээ? Тэгээд зөөрлөлт нь бас тодорхой жишээтэй байх нэ. Хоёрлын болохоор үйл үг ингээл бид нар байх хэвээр. Нэрг болохоор но авна гэсэн байна. Жишээг үлбэлээр орцгоё. 彼が持っているような靴が欲しいです. 彼が持っているような靴が欲しいです. Тэрэнд байгаа шиг, тийм ээ? Тэрнийх шиг гуталтай болмоор байна. Тэрний өмсөж байгаа шиг гуталтай болмоор байна гэсэн санаалж хэлж байна. 一度でいいから王様のような暮らしがしてみたい. 一度でいいから王様のような暮らしがしてみたい. За нэг удаа ч үгүй яах вэ? Эзэн хаан шиг амьдарч үзэх юмсан гэсэн байна, тийм ээ? Энэ өгүүлбэрийг уншингууд шууд нэг хүний дуу орж ирж байгаа, тийм ээ? За 4-6 Йони. Саяны дүрэн бол Йона, Йони байсан. Одоо болохоор Йони байна, тийм ээ? За энэ Йони болохоор альва нэг зорилгоо биелүүлэхийн тулд, тэгхийн тулд, ингэхийн тулд гэж орчуулнаа. Хоёрлын болохоор үйл үг толны хэлбэр байх хэвээр. Бас үгүйсгэл буюу на хэлбэр байх хэвээр. Жишээ өгүүлбэр 太らないように甘いものは食べないことにしています. 太らないように甘いものは食べないことにしています. Таргалахгүй тулд, жин нэмэхгүй тулд амттан идэхгүй байхаар шийдсэн. Идэхгүй байхаар хичээж байгаа гэсэн байна. 忘れないようにメモをしておきます. 忘れないようにメモをしておきます. Мартахгүй тулд тэмдэглэж авнаа гэсэн байна. За хэдүүлээ ингээд ямарсан 6 дүрм үзсэн. Дахиад 6 дүрм. Яг талдаа орчин, тийм ээ? За 4-7 Йони шитэрү. Йони шитэрү. Энэ болохоор шүүкан тэкэний шитэрү кото юу хёген гэсэн мэт, тийм ээ? Өөрөөр хэлбэл одоо байнга давтагддаг, тодорхой давтамжтай дадал болсон зүйлийг илэрхийлж байгаа. Хувирлын хувьд болохоор толны хэлбэр эсвэл на хэлбэр төр байх нэ. Жишээ өгүүлбэр Ваташи ва ичини ни иккай ва цумани I love you というようにしてます. 私は一日に1回は妻に I love you というようにしてます. Би өдөрт нэг удаа их нэртэй, өдөр болгон нэг удаа, тийм ээ? Өдөрт нэг удаа их нэртэй би чамд хайртай гэж хэлж байгаа гэсэн мэ, тийм ээ? Өөрөөр хэлбэл хөвшил болгож байгаа хнэ. Дараагийн өгүүлбэр Кинкоのためにタバコは吸わないようにしてます. 健康のためにタバコは吸わないようにしてます. Эрүүл мэндийн төлөө тамхи татахгүй байгаа. За тэгэхээр дараагийн 8 дахь дүрм. Йони сүрү. Йони сүрү. За саяны 7-оос төстэй байгаа юм, тийм ээ? Тэгэхээр мэдээж ялгаа бол байх хэвээр. Энэ йони сүрү гэдэг бол альва зүйлд идэвх сэтгэл хичээл чармаалт гаргах. Бисээ тайлбараас олж яв. Идэвх чармаалт хичээл зүйл гаргах. Хичээх гэсэн утгатай. Ийм дүрэн байгаа. Тэгэхээр инхээр хичээж байгаа гэсэн утгаар ашиглаж болно. Хувирлын үед мөн ялгаагүй толны хэлбэр эсвэл на хэлбэр байна. Жишээ өгүүлбэр Том сан ва кё мо чикоку desu yo. いつになったら時間通りに来れるんですか? トムさんは今日も遅刻ですよ。いつになったら時間通りに来れるんですか?
すいません、明日から絶対に遅刻しないようにします。すいません、明日から絶対に遅刻しないようにします. Том сан, чи өнөөдөр ч гэсэн ингээ хоцорчлоо штэ. Ер нь чи хизээ ер нь ингээ хоцрохгүйгээр цагтаа ирэх хүн бэ гэж асуусан чинь уушлаарай, маргаашаас би ёстой жихнээсээ тийм ээ хоцрохгүй байхыг хичээнэ гэсэн байна. Дараагийн өгүүлбэр. За эмч өвчтөн хоёрын дунд өрнөж байгаа яриа байна. Кинкоのために野菜もしっかり食べてください. 健康のために野菜もしっかり食べてください. わかりました。じゃあ今日から毎日野菜を食べるようにします. わかりました。じゃあ今日から毎日野菜を食べるようにします. Эрүүл мэндийн төлөө ногоо ч гэсэн хүсний ногоо ч гэсэн сайн идэж явах хэрэгтэй шүү. Ойлголоо. За тэгвэл би өнөөдрөөс өдөр бүр ногоо идэхийг хичээх болно. За 4-9 Йоны наро эсвэл наку наро гэсэн байдаг. Йоны наро эсвэл наку наро. Энэ дөрмийн гол санаа болохоор өмнө нөхцөл байдал өөрчлөж байгааг илэрхийлж байгаа. Нөхцөл байдал өөрчлөгдөхийг илэрхийлж байгаа. Урд нь ийм нөхцөл байдлаас л одоо бол өөр болсон гэсэн санаа илэрхийлж байгаа. За энэ дөрвөн мөн ялгаагүй толны хэлбэр эсвэл наа хэлбэр төр байх нэ. Жишээ хэлбэр. 交通事故で怪我をして私は歩けなくなりました. 交通事故で怪我をして私は歩けなくなりました. Автын ослоор би бэртэл аваад алхаж чадахгүй болсон гэсэн мэт тийм ээ. Бас эвгүй хэлбэр шүү. Дараагийн хэлбэр. 1年前は全然漢字が書けなかったけど今はたくさん書けるようになりました. 1年前は全然漢字が書けなかったけど今はたくさん書けるようになりました. За би жилийн өмнө ханз ерөөсөө бичиж чаддаггүй байсан. Тэгсэн одоо болохоор зөндөө ханз бичиж чаддаг болсон. Дөрөв марвлоо оръё. Йотеда. Утгыг болохоор сүрүүд цоморида буюу тэгэх ингэх төлөвлөгөөтэй байгаа, тэгэх ингэх санаатай байгаа. Энэ болохоор аль хэдийн одоо товлогдсон эсвэл тодорхой болсон төлөвлөгөөгөө хэлэхдээ ашиглана гэсэн байна. Хувирлын хувьд үйлдэх толны хэлбэр нэрг болохоор но аваад но йотеда гэх юм байна. Жишээ өгүүлбэр. 僕たちは来年結婚する予定です. 僕たちは来年結婚する予定です. Бид нар эх жил гэрлэхээр төлөвлөж байгаа гэсэн байна тийм ээ. 僕たちはбид нар. 来週家族が日本へ来る予定です. 来週家族が日本へ来る予定です. Эх 7 хоногт манай гэрийнхэн Японд ирэх гэж байгаа шүү дээ. Эх 7 хоногт манай гэрийнхэн Японд ирэх төлөвлөгөөтэй байгаа. 4.11 орцгоё. Раши. За энэ дөрвөн бол таамаглал илэрхийлж байгаа. Магадгүй тийм байна, ийм байна. Эсвэл тийм юм шиг байна, ийм юм шиг байна. Ямарваа нэг удаа харсан зүйл эсвэл сонсон зүйл дээр үндэслээд таамаглал илэрхийлэлтэд ашиглана. Хувирлын үед үйл үг, нэр үг тэмдэг нэр бүгдээрээ ингээл байтар байх хэвээр. Нэр үг болохоор шууд раши залгах нэ. Жишээ хэлбэр уншъя. Ким санによるとトムさんは最近日本人の彼女ができたらしい. Ким санによるとトムさんは最近日本人の彼女ができたらしい. Ким сан ярианы сонсох нэ. Том сан саяхан Япон найзхантай болсон шүү гэлээ. 木村さん、来月で会社を辞めるらしいよ。やっぱり仕事が辛かったのかな。木村さん、来月で会社を辞めるらしいよ。やっぱり仕事が辛かったのかな.木村さん, эх сард ажлаасаа гарах юм шиг үлээ шүү дээ. Гарна гэж үлээ шүү дээ.
Ажил нь хэцүү байсан бололтой. За өнөөдөр хамгийн сүүлийн дүрм мөн ялгаагүй раши. За тэгвэл түрүүний рашитай бас мэдээж ялгаа байх хэрэгтэй тийм ээ, өөр байх хэрэгтэй. Энэ раши болохоор тухайн зүйлийн талаар ямар нэгэн шинж чанар өөртөө агуулсан санаар хэлж байгаа. Ямарваа нэгэн зүйлийн талаар эсвэл хэн нэг хүний талаар ч юм уу те өөртөө шинж чанар илэрхийлж байгаа гэж ойлгож болох нь. За энэ болохоор зөвхөн одоо нэр хүндээр ашиглах юм байна. Раши эсвэл рашику. За жишээ өгүүлбэр уншвал илүү ойлгомжтой болох гэж бодож байна. Эхний өгүүлбэр Yakusoku no jikan no 5分前にはついてるなんて日本人らしいね。僕の国だったら大抵30分は遅れるよ。約束の時間の5分前にはついてるなんて日本人らしいね。僕の国だったら大抵30分遅れるよ. Тоосон цагаас 5 минутын өмнө гэхэд ирчихсэн байна гэдэг Япон хүн шиг юм а гэж те. Аргагүй л Япон хүн шиг юм а. Манай улсад бол манайд бол ихэвчлэндээ 30 минут тоцордог шүү дээ. Юу цагаас өмнө ирэх тийм ээ. 30 минут тоцордог. За энэ үйлдэл болохоор яах нь Нихонжин раши буюу Япон биш боловч Япон хүн шиг тэр цагаа барьдаг, цагаа чанта баримтдаг тэр чанарыг өөртөө одоо агуулж байгаа гэсэн чанар утга илэрхийлж байна тийм ээ. Дараагийн үйлдэл Асонде бакари найде мотто гакусей рашику бинкё шинасай. Асонде бакари найде мотто гакусей рашику бинкё шинасай. Ингээд тоглоод наадад зугаацаад байлгүйгээр оюутан хүн шиг, сурч хүн шиг хичээл номоо хийлдэ гэсэн мэт тийм ээ. Ингээд зугаацаа наргиц ингээд байлгүй оюутан хүн шиг хичээл номоо сайн хий гэсэн утгатай өгүүлбэр байна. За ингээд хэдүүлээ өнөөдөр нийтдээ 12 дүрм үзлээ. Үүгээр N дүрийн бүх дүрм одоо миний YouTube сувагт орж дууссан байгаа. За та бүхэн N дүрвч гэлтгүй тийм ээ. N3, N2, N1-ийн дүрмийг бас судалмаар байвал, судлахыг хүсвэл миний сувагт энэ дөрвөн төвшний дөрвөн бүгд монгол тайлбартаар орсон байгаа шүү. За ингээд хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн шинэ бичлэгээр уулзлаа. Түр баяртай.